Ohayou gozaimasu. Японд болохоор одоо орон сууц байрны гадаа ингээд зогсоолууд байдаг. Энэ зогсоолыг та ингээд өөрийн нэр дээрээ одоо юу хийх түрээсэлж аваагүй бол бусдын одоо нөгөө нэг юу хин зогсоолыг ашиглаж болохгүй. Ашиглах юм бол ингээд хөл зөрчсөн гэдэг ингээд цагтаа ирээ таны ингээд торгоод яг манайд хоёр зогсоолтой ахгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг нь бол ашиглахгүй, нэг нь бол би байнга ашиглаж байгаа шүү дээ, тийм. Нэг нь бол ерөөсөө манайд ингээд хүн ирэх юм бол хаяа нэг ингээд машин юу яа бараг огт машин зогсохгүй, тийм. Тэгээд зогсохгүй гэхдээ тэр хоосон гэхдээ би мөнгөний төлөө байж байгаа шүү дээ, тийм. Тэгээд хоосон тэгээд бэжэдэг тэгсэн чинь нэг өдөр ингээд машин зогсоол эсэ. Тэгээд би хараалаа заяа. Тэгээд нэг өдөрч биш ингээд хэдэн сараар ингээд зогсоод тэгээд сүүлдээ би юу яаж байгаа байхгүй юу? Цагтаа хэлж байгаа байхгүй юу? Ингээд миний зогсоол дээр ингээд танихгүй машин зогсоод байна гэх. Тэгээд тэгсэн чинь хөөлөндөө ингээд болохгүй би нөгөө нэг өөрөө яг ингээд түрээсэлж байгаа гэсэн бичгээ үзүүлээд тэгээд үзүүлсэн чинь ингээд болохгүйгээ тэр хүнийг ингээд торгох юм уу? Одоо торгоно тэгээд ингээд хэдэн удаа яасан давтамжтай. Тэгээд одоо нөгөө нэг байнга ингээд зогсдгүй таны зогсоол дээр ингээд танд ямар нэг охирол учруулсан уу? Гэт тэр хүнээс ингээд асуусан. Тэр нэг гадаад хүн байсан. Тэгээд би зүгээрээ гэж хэлээ тэр гадаад хүн ингээд дахиж тэгүзээ гэд ингээд хэлсэн. Тэгсэн чинь манай зогсоол дээр одоо дахиад танихгүй мэдгүй машин ингээд байнга ингээд өдрөөлгөн зогсоод байгаа заяа. Миний зогсоол дээр ингээд өдрөөлгөн ингээд танихгүй машин зогсоод байгаа. Тэр нэгдээ ямар хүн байгааг мэдгүй байна. Та нарт гэж зөвлөхөд одоо юу хий хүний зогсоол дээр байрны болон одоо юу хий орон сууцны зогсоолыг ингээд одоо юу хий зөвшөөрлгүйгээр юус ашиглаж болохгүй. Тэр бүх ингээд зогсоолууд ингээд эзэнтэй байж байгаа. Тэр тусмаа Японд бол ингээд зогсоолгүй одоо зогсоол нь эзэмшлэхгүй байна гэж баг болвол байхгүй. Тийм. Зогсоолыг ингээд бүгдөө ингээд дугаартай номертэйгөө байж байгаа учраас тийм ингээд машина зогсоож болохгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд миний зогсоол дээр хин машинаа байнга өдрөөлгөнд яваад байгаа юм би мэдэхгүй байна. Би нэгээсэндээ бас жоо яагаад байгаа. Яагаад миний зогсоол дээр ингээд надад хэлэхгүйгээр ингээд машинаа зогсоогоод байгаа юм бол би тэр хүнийг мэдэхгүй л танихгүй л дээ. Тэгэж болдоггүй байгаа шүү. Хүний зогсоол дээр ерөөсөө зөвшөөрлгүйгээр